Chris's Bread тавтай морилцгаано. Өнөөдөр би та нарт пицца хийж зааж өгье. Энэ бол хамгийн энгийн жор. Энэ жорон та нар юу ч өөрчлөлт хийж болно. Пиццаны онцлог нь болохоор зэрэг хэрвээ таны зуух илүү сайн халж чадах юм бол илүү сайхан амттай пицца гардаг. Тийм учраас зуухны температур маш чухал байдаг юм аа. За тэгээд яаж пицца хийхийг сурцгаая. За пиццаны зураг хийхин тулд дунд зэргийн савн дотор бүлээн усаа хийгээд дээр нь хуурай хөрөнгөө буюу хуурайд ороож хийгээд ингээд дээр нь элсэн чихрээ хийгээд тэгээд сайтар хотгочин хөрөнгө нь сайн уусаа, элсэн чихэр сайн уусаа. За дээр нь давсаа хийгээд оливынхаа тосыг хийгээд за ингээд сайн найруулж утгаад гурлаа болохоор нэг аягаар нь цуулж хийгээд сайн хутгаад ингээ аяндаа савныхаа ханаас нь салаад ирэхээр нь гурилдсан гадаргуу дээр гаргаж тавьж байгаа гараараа сайн нохно. Доор хаяж бол нэг 5-аас 7 минут сайн зураад ирэхээр аяндаа хоорондоо сайн нийлээд сайхан мөлчийсэн гөлгөр болоод ирнэ. Инхээр нь зэрэг тосолсон савн дотор хийгээд өрөөний температурт хөөлгөнө. За ингээд гялгар утаар очиж болно. Уг бол гялгар утан дотор бүтнээр нь хийгээд хөөлгөж болно. За ингээд эснийхэн дараа гурилдсан гадаргуу дээр гаргаж ирээд зурмгаа 2 тэнцүү хэмжээтэй хуваагаад хөнхөн шиг ийм бүргийн хэлбэрт оруулна. Өчиргүй нэг хийг нь гаргалгүйгээр. За тэгээд эрдэнэшийн гурил бол наалддаггүй хамар гэдгийг. Тэгээ пиццаныхаа хэлбэрт оруулахын тулд 2 гараа нийлүүлж агаад ирмэг нь гаргаж өгнө. Ингийн тулд гараа 2 тийш ингээд сунгаад татаад зурмгаа сайн татаад ингээд сайхан ирмэг гаргаж өгнө. За ингээд хэрвээ пиццаны ингээд зориултын нүхэлдэг ийм багаж байгаа бол энийг хэрэглэж болно. Тийм байхгүй санаа зовлтгүй зүгээр сэрээгээр хатгаад нүхэлсэн ч болно. Заавал энийг бол хийх албагүй, энийг алгасаад хийсэн ч болно. Гараа нэг ийм хэлбэрт оруулаад учиргүй хуруунуудаа гоцоолохгүй тэгэх юм бол пиццаных нь зураг нь цоорчин. Тэгээ 2 тийш ингээ алгадаад өгнө. Сайн алгадаад гарынхаа хурууны араар нь сайхан дэлгээд сунгаж татна тэр хоорондоо. За ингээ сайхан дэлгээд нэмгэн зузааны сайн тааруулаад зузаан байгаа газар сайхан зөөлөн хурууныхаа араар дэлгээд за ингээд хэлбэрт оруулаад хэрвээ тийм зориултын тавир хам тэн дээрээ тавьж болно. Тоос түрхэж болно, эрдэнэшийн гурил түрхэж болно. Уг бол парчмент ийм цаас хэрглэж болно. За ингээ пиццаныхаа соусыг түрхээд бясалгаа тараагаад за энэ бол ингээ түн болгоны дуртай бясалгатай пицца байна. За нэг ийм хэлбэрийн пицца байж болно. Агаарт мөн одоо ингээ шидэж үзүүлэхийг та нарт харуулж байна. За ингээ зориултын пиццаны төмөр хам бол тэн дээрээ бас зурмаар тавиад пиццагаа хийж болно. Аль л өөртөө байх боломжуудыг ашиглаад пицца хийж болно. За ингээ соосоо түрхээд бясалгаа тавиад зарим тохиолдолд бол зүгээр соосон дээр янз бүрийн юм тавиад дээр нь бас бясалгаа хийж болно л доо. Энэ бол ингээ пепперони пицца байна. За ингээд энэ бол бас нэгэн төрлийн пицца юм. За хэрвээ эднэрийн аль нь ч байхгүй юм бол зүгээр өөртөө байгаа төмөр подносыг ашиглаад бас пицца хийж болно. За тэгээ гурлаа тавиад соосоо түрхээд олон янзын бяцлаг тавьж болно. Би энд бол их олон янзын бяцлаг тавьж байна. Энд болохоор зэрэг пармежаны романо гэсэн бяцлаг дээрээс нь татчих. За ингээд нэг бяцлагтай пицца. Мөн одоо бэзэл хийгээд энэ дээр бол оливын тосгаад тэгээд пэшнтэй хийж болно. За ингээд бэзэлтэй пицца. За хэрэг зориултын төмөр байгаад пиццаны чулуу ах юм бол шууд ингээд цаастар ингээд тавьчих болно. Ингээд цаас нь гаргаж авахдаа энэ цаас нь их гулгадгийн шүү болгоомжтой байгаараа. За ингээд эхний манд пицца гарлаа. Бясалгатай пицца. Та нар сонсогдож байгаа бах. За хэрэг зориултын төмөр байдаг бол хамаагүй пиццаны чулуу байхгүй ч гэсэн одоо шууд пэшингийнхаа тавир дээр ингээд тавьчих болно. За энэ бол ингээд пепперони пицца гараа. Шожигнол дуурч байна. За хэрэг аль нь ч байхгүй чулууч байхгүй байх юм бол зүгээр өөртөө байгаа төмөр подносоо ашиглаад ингээд бас пицца хийж болно. За одоо өөрсдийнхөө хийсэн пиццаг зүсэж үзье. Энэ бол бэзэлтэй пицца байна.
Бейсдэг болохоор зэрэг шинэхэн гарсан пиццан дээр халуун пиццан дээр шинэ бейсэл тавиад иддэг. Бас нэг тийм арга байдаг. Би болохоор зэрэг пижн дотор хийгээд сайхан түлээд хорчигноод гараад ирэх нь идэх дуртай. Энэ бол хүн болгоны өөрхөн сонголт юм. Тэгэхээр энэ сайхан пицца болсон байна. Ингээд пиццаны маань зурмаг сайхан нумраад харагдаж байна. За та нар пицца яаж хийх сурлаа. Тэгээ өөртөө пиццагаа хийгээд амтархан эцэцгээгээрэй.